Өр хойтын битэнд талгархын гэдэгт бүү үргэлзээрээ. Тэдэндээ үлдээ чадах хамгийн том байдаг бол амьсгал агаар амьдрах эрүүд орчин бидэнд яг энэ байгаараа ирсэн үзэгсэнд цэнхэр гараг юм аа. сайн байна уу? Би үзэгчдэд өөрийгөө танилцуулъя. Юуны төрөнд миний даран хөсгөл өгөөд иргэн. Миний газар нутгийн онгон дархан байдгийг хамгаалахын төлөө бас баггүй чирмэж явсан юм аа. Тэгээд энэ миний зүтгэлийн минь үнэлж дээний чи консервац гэсэн Нью-Йорк төвтэй олон улсын байгаль хангах байгууллагын Монгол дахь суурин хөтөлбөрийн газрынхан намайг тодорхойлоод тэгээд олон улсын Голдман сан гэдэг шагнал төгссөн юм аа. Тэгээд уудуурхайд бас 15 жилд ажиллаж учраас уудуурхайн жаргал зовдон хоёрыг би сэтгэлдээ мэдэрдэг. Уудуурхай орон нутгийг ямар удагдгийг бас мэддэг учраас энэ хойд ус үед ажиллагаатай уудуурхай хайгууд ажиглалт хэрэгдэгч аж ахуйн нэгжүүдийн хойд ус үед ажиллагаатай бас тодорхой хэмжээгээр харьцаж ажиллах орон нутгийн хамгаалах газрын нутгийн хамгаалахаар сэтгэл жолоодод тэрнийхэн төдөөд санаа ширч зүтгэж явсан хүн дээ. Ер нь нутгийн төдөөд 2010 оноос эхэлсэлтэй. Тэгээд 14 оноос эхлээд энэ уудуурхайд хойд ус үед ажиллагаатай. Хоёрдугаарт орон нутгийн газар нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалтанд авахтаадаар зорилт тавьд тэрнийхэн төлөө санаа ширэн хөөцөлж явсан. Сум орон нутгийн хөдөөгийн малчид иргэд тэгээд ангийн засаг даргаат дэшэд яамны сайд улсын хурлын байнгын хорооны тань улсын хурлын гишүүн яамтын сайд уудуурхай яам байгаль яам явахгүй газаргүй гэдэг. Шайтыг хамгаалах үндэсний төвөн тэргээд ирсэн. Сүн зүйтэй газараар явж байжээ. Эцсийн үр дүн төрдөм. Тэгээ манай сумч нэг 836 мянган гектар газар нутагтай. Тэр чинь тодорхой газар нутгийн өөрөөр хэлбэл байгалийн үзэгдсэн газар төв соёлын дурсгалт газар. Тэгээд урт нэртэй хувьд юу манай гол нутагтад усны сан бүхий газар, уян сан бүхий газар. Усны сан бүхий газарт бодог шант тойрон ордоггүй нутагт. Сүүлийн үеэд бас энэ гол нутаг чинь бороо орохоор ус урсад тойронд очдог төр зөөрийн урсгалтай болоод тэр ордог. Оюун сан бүхий газартууд гол нутагт ордог заг сухаа хоёр ордог. Тусгай хамгаалтанд авсан хамгийн их нь улсын тусгай хамгаалтанд авсан 142,318 гектар газар улсын тусгай хамгаалтанд авсан. Бусад нь 50 гектараас 60,000 гектар газруудыг орон нутгийн тусгай хамгаалтанд авч ирсэн. Тэгээд тэр хууль дүрмэндэл заасан хамгаалтанд авах зайлшгүй шаардлагатай газруудаа төвж авчиад хамгаалтанд авсан да. Одоо ч гэсэн бас хамгаалтанд авахар газар байдаг юм. Тэрнээ бас зураг төс юуг нь эскизийн хийгээд ингээд
явж байгаа л та. Манай хамтран зүсгийн Монгол нутгийн Монгол сургуулийн атанд хамгийн их одоо идэвхтэй ажилладаг гараг зүтгэж байгаа улсуудаа. Ер нь өдөөгийнхэн болоод бэлчээрсэн дангаа манай говийн хамгаалалтыг бэлчээрсэн хамгаалах энэ төдөө это хамгийн сэтгэл зүрхэн байдаг. Говьд чадсан цөлжит одоо ургамлын ургацсан зархан хэмжээгээр муудаад тэгээ өөдөр хаяг зам төвөрнө шороо таасыг басахтай зэрэг ургамлын ургацч муудаад энэ учраас мачтын ганц сэтгэл зүтгэж одоо бэлчээр хамгаалахад гэдэг учраас өдөөгийн хүмүүсийн сэтгэлдээ орон нутгийн хамгаалах талдаа идэв байна. Төрийн тусгай хамгаалтын танхимд авчаар хамгийн гол хэн хамаагүй ирээдүйн тусгай зөвшөөрөл авчихгүй тийм нөхцөл бүрдэж байхаас гол нутагтаа тэрнийг аваад тэр учир гурван сэргэлт болон тэргсэн байхгүй л дээ. Биний уншаад өгчий. Тэгээ тэрнийг хараад энэ бицээг яаж юм. Намайг дэмжсэн гэрүүд найз нөхөд хамтран зүтгэсэн дэний чи консервацийн хөтөлбөрийн газар нутгийн Монгол зан олон хандаж хэлэхэд үр хойтны битэнд тадарх нэгдэгт бүү үргэлзээрээ тэдэнд үлдээж чадах хамгийн том бэлэг бол амьсгалах агаар амьдрах эрүүд орчин бидэнд яг энэ байгаагаар ирсэн үзэгсэн цэнхэр гараг юм аа гэх. Энэ үгүйд би тэр яг давхтан хэлсэн энэ үгүйд хүмүүсийн сэтгэл яах хаа хоног шиг дууг байх гэж бодож байна. За баярлалаа.